Сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдрийн хичээлээр хэсгийн бодлого зохиоцгоо. За багшийнхаа өгсөн гэрийн даалгаврыг шалгаарай. Дараах зураглалд тохирох хэсгийн бодлого зохиогоорой. За зураг маань нийт хэрчим маань мэдэгдэхгүй байна. Хэрчмийн 4 хуваасны 3 нь 1800. Цэцгээ өөрт байгаа мөнгөнийхөө 4-ний 3-аар буюу 1800 төгрөгөөр жихэр авчээ. Тэр анх хэдэн төгрөгтэй байсан бэ? Эдэн. За 2 тооны нийлбэр нь 4200. 1 тоон нөгөө тооныхоо 6-ны нэгтэй тэнцвэрнэ. Тэгвэл 2 тооны нийлбэр 4200, 1 тоон нөгөө тооныхоо 6-ны нэгтэй тэнцвэр бол тоо тус бүрийг олоорой. За 2 тооны нийлбэр нь 90 эсвэл 9 хуваасны 3 нь 90 литр. Нийт нь мэдэгдэхгүй байна. Эгц савнд байгаа сүүнийхээ 7-ны 3-аар 3-тай тэнцэх 90 литр сүү заржээ. Анх хэдэн литр сүү байсан бэ? За дараах зураглалд тохирох хэсгийн бодлого зохиогоорой. А өөрт байгаа мөнгөнийхөө 6-ны 3 хэсэг буюу 5400 төгрөгөөр тараг авсан бол аав анх хэдэн төгрөгтэй байсан бэ? За нийт хэрчим маань 56000. 7 хуваасны 4 нь мэдэгдэхгүй байна. Тэгвэл эгч 56000 төгрөгийнхөө 7-ны 4-ийг хадгаламжинд хийсэн бол хэдэн төгрөг хадгаламжинд хийсэн? За 2 тооны нийлбэр 5400, 1 тоо нөгөө тооныхоо 8-ны нэгтэй тэнцэн гэсэн зураглал байна. 2 тооны нийлбэр 4200, 1 тоо нөгөө тооныхоо 8-ны нэгтэй тэнцүү бол тоо тус бүрийг олоорой. За дөрвөн бодлогыг бодоод багшийнхаа хувь чат руу илгээгээрэй.